Энэ бол Египтийн муми мон. Тэр бусад муминуудаас ялгаатай нь маш өхөөрдөм хөөрхөн, аймар биш юм. Түүхэн Сара гэдэг ахлах сургуулийн хүүгээс эхэлнэ. Тэр нэг эмэгтэйтэй хамт амьдардаг бөгөөд тэр эмэгтэй өрөөндөө ажил ихтэй байхад хонхны дуу дуугарна. Сара хаалга нээхэд хүргэлтийн охин ирж маш том хайрцаг өгнө. Хайрцаг дотор нь асар том авс байсан ба Египтээс аавынхны илгээс нь зузаан захиа дагалдан ирсэн байдаг. Захианд нь дотор нь маш өхөөрдөм муми байгаа гэж бичсэн ч Сара идгэхгүй. Учир нь аав нь өмнө нь түүнд аюултай зүйлс байнга явуулж байсан. Нэг удаа аз авчирна гэсэн Скара бэлгээсэн ч хутаглах шахсан. Бас хараалтай даруума хүүхэлдэ. Мууёрыг үргэн гэсэн хүүхэлдэ явуулсан ч халинч асуудал тарж байсан тул Сара энэ удаагийн өхөөрдөн мумиж бас амийг нь авахгүй гэж айна. Авс гинэт дөргиж эхлэхэд Сара өөрийгөө хамгаалахаар пресс барьж авна. Яг тэр мөчид авс нээгдэж дотроос нь маш жижигхэн хөөрхөн мумиг гарч ирэхэд Сара цочирдна. Жижигхэн ч гэсэн Сара болгоомжлолоо алдахгүй. Муми түнд хор хүргэж магадгүй гэж бодоод өлгүүрээр түлхэж буцаа нь авс рууг нь хийж хаана. Дараа нь буцаагаад Египт руу илгээн гэж бодож байтал ботроос нь уйлах чимээ гарна. Жижиг муми уйлж байсан. Сара шалан дээрх нүлэмсийг нь арчиж өгнө. Муми туслах гэж оролдох боловч Сара хөдөлгөхгүй гэж хориглоно. Муми нуугдаад буцаад гарч ирээд дэвтрийг хаалга мэт тогшиж өөрийгөө илэрхийлнэ. Сара хадгалах нь аюулгүй эсэхэд эргэлзэж мумиг авс рууг нь урахыг хэлэхэд муми татгалаж өөрийнхөө эндэлдэж гэрийн ажилд туслахыг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Сара жижигхэн биетэй болохоор нэг их тусалж чадахгүй байх гэж хэлэхэд муми дахиад нүлэм сунгааж эхэлнэ. Тэгэхээр нь Сара туршаад үзгэж зөвшөөрнө. Гэвч үнэхээр ажил хийх боломжгүй болж муми норж орхино. Сара алчуураар арчиж өгөөд одоо яах ёстойгоо мэдэхгүй болно. Дараа нь аавынхаа захиаг дахин уншихад мумигийн далаар мэдрэх бүхнээ бичсэн байж бинтийг нь хизээж тайлж болохгүй гэж анхааруулсан байна. Сара мумийн тухай ном уншихад тэнд гардаг муминууд энэ бяцхан мумитай огт адилгүй байсан тул муми дахин уйлна. Эцэст нь Сара түүнийг хадгалахаар шийдэж нэр өгөх хэрэгтэй гэж бодно. Яг тэр үед түүний нохой Пой гарч ирж Сара түүнийг тэврэхэд нохой баярлан хуцна. Пой аз жаргалтай байгааг харсан муми ч тэврүүлэхийг хүсэж хуцалтыг дөөрэн. Муми хуцаж чаддагт гайхсан ч муми гүүж ирээд түүн дээр үсрэхэд Сара унгахгүй тулд барих гэтэл муми хүзүүнийх нь малгайн ард нуугдана. Сара Пойг тавихад Пой атаархаж хуцаж эхэлнэ. Муми анхаарал татах гэж дахин хуцахад Пой уурлаж хоёр биеийн рүүгээ хуцалдаж эхэлнэ. Сара тэднийг тайвшруулахыг оролдож байгаад мумид нэр өгөхийг санаж Май гэж нэрлэнэ. Нэр авсан даруйда Май маш их баярлаж хачхраа Сарад юрж байгаараа баярласнаа илэрхийлнэ. Сара Майд ус уухыг заахад бүтлгүүтэж дахин норох тул болонгийн таганд ус хийж өгнө. Дараа нь Пой хоолоо нэхэд Сара Майд юу өгөхөө мэдэхгүй санаа зовно. Пой нохойм хоол идэж байхад Май харж зогсно. Сара хоол хийх зур Май Пойн хоолноос идчихвсэн найсныг хараад болиулна. Өргөст хэмхэр гөхөд татгалсан ч алим гоймдох дуртай байсныг Сара тэмдэглэж авна. Удалгүй Май Пойн хажууд тайван унтаж байгааг хараад тэд найзууд болсон мэт санагдаж сургууль дээр Сара найз Тацукид аав нь жижиг муми илгээшин тухайга баярлалтайгаар хэлээд гэртээ өрнө. Гэртээ ирэхэд Май бүрэн хадсан байгааг хараад сандраж ус өгөхөд хэвэн болно. Тацуки гайхаж ийм муминууд байдгийг огт мэдээгүй гэдгээ хэлнэ. Май шинэ хүнээс айж Тацукид хүргэхгүй байх нь болгоомжлол гэдг нь илэрхий. Дараа нь Сара ганцаар нь усанд орох гэтэл Май хамт орохыг хүсэж усанд сэлэн жарлана. Харин гаргахад ус шингээд усан бөмбөлөх шиг болчихно. Маргааш нь Сара хичээлдээ тааруу Тацуки тэмдэглэлээ хуулуулна гэж өгөөд дараа нь авна гэдэг. Гэртээ ирэхэд Май дахин хатсан байж ус өгөөд хэвэн болгоно. Яагаад хатдаг нь дараа нь тайлагдана. Сара хоол хийхэд Май туслах гэд том хотго барих гэхэд Сара жижиг хотго хийж өгж Май баярлан ногоо хэрчиж байгаад халтарж унах шахад Сара аварч өөрөө нүрээ жаахан зохиулна. Май гимшиж уйлахад Сара тайвшруулж оройн хоолны үнэрийг өрөөнд ажиллаж байсан Кейд мэдэрнэ. Сара хичээлийн тэмдэглэл хуулж байхад Май хуудсыг эргүүлэх гэж байгаад нугалжхна.
Тэгэхэр нь Майд зориулж жидэг дэвтэр хийж өгнө. Яг тэр үед Тацуки ирж Сора зөө шавхаар явхад Май ганцаараа үлдэхээс айна. Буцаад ирэхэд Май Тацукигаас айсаар. Тацуки зөөшийг амттай гэж хэлэхэд Май өөрийг нь идэх гэж байна гэж бодож ойлно. Тацуки сони үчирхэн барж бинтийг нь тайлах гэж оролдоход Сора цухиж хамгаалж бинт нь хүний арьс шиг гэдгийг сануулна. Дараа нь нохойн хоолоор уучлалтгүйж Май уучлан найзууд болно. Сора Майг хатгаас сэргийлж сургуульд авч явахаа хэлэхэд Тацуки тоглоом гэж бодно. Ангид Май цүнхнээс гарах гэж оролдож дараа нь тоглоом шиг дүр эсхнэ гэж амардагч найтайхад нэг охин ассаа анзаарч Сора өөрөө найтаас нь мэт жүжиглэнэ. Сора олон хурамч тоглоом хийсэн ч андуурлаар ассаа жинхэнэ Майг авч явна. Биеийн тамирын хичээл дээр шүүгэн дургсныг мэдээд хайж эхлэхэд Май хархнаас зүгтэж агаар жуултаар гарч эцэст нь Сора түрийг олж явна. Дараа нь ассаад жинхэнэ тоглоом өгч баярлуулна. Өглөө нь Сора хамт амьдардаг эмэгтэй Кейд ил гарч ирэхэд Бентон нохойн хуулуур дүүрэн байсныг харж асуухад Сора тайлбарлаж Майг танилцуулна. Кейд авсанд их дурлан баярлана. Сора ханиад хөрж өрөөндөө тусгаарлагдахад Кейд хиймэл багаар арж ирж Май бинтэрэ маск хийсэн найдаг. Май Сораг санаж уйсаар хатаж Сора түүнийг тэрмэгц хэвийн болж шүнэж нь усан дурж Сорагийн духан дээр алчуур болж асарсаар өглөө болдог. Ингээд энэ удаагийн сонирхолтой бичлэгийн part 1 дуусч байгаа тул 200 лайк хүрснээр part 2 хийх болно.